Манай үнийг нүдэ нэхэд миний ялалт өдөө бол тулцсан хүмүүсээс хамгийн өвчтөн чи байлаа гэхэд намайг хурдхан орохгүй бол чи өхөн шүү гэж цэлмээс нь бариад намайг хөнөө гэж хэлсэнд гайхан юу болоод байгааг ойлгохгүй байж өдөл зэвсэг шийдснээр армаа гарч ирэн надаас өөр нойлыг дарж унах хүн байхгүйгээд тулаан эхлэн давхад нэгэнтэйгээ хэрэлцээр л үүдэг. Үүнийг харан зогсох манай хүн би заавал шилдэгүүдийг удирдах шилдэг болно гэж бодож байхад аль талдаа бүх хүчин гарган эцсийн дайралтаа хийх гэж байтал гинит дондуур нь орж ирэн зогсоогоод харуулууд ирэх болохоор эндээс замсаалын химээгээд гарах гэж байхад нь үг дамжуулдаг. Тоог буцаа ирэхэд ажиллаж чадаагүй болмоос шийтгэл болгон өмнөх эзнийхэн толгойг нь авсан байдаг. Дараагийн удаалдаа гарах юм бол чинийхээ хоолно гэсэнд нойл үг дамжуулсан. Би заавал 1000 дахин нугалж өгөх болохоор бүлгэмээс сөрүүлмээргүй байвал хүрээд ир гэсэнд Альберт хүмүүсээс солиулахаар болоход Лайс түүнээс өмнөх хийснээсээ болоо юу гэсэнд тэр эртвэл Эрэний чадвартан ч түүний хаач галзаж байсан. Үнэхээр гайхалтай нэгэн гэтэл дурлцгаа юу? Тийм утгаар биш ээ. Хин нэг бишрэн даган явахыг хэлсэн юм. Энэ ч эр хүндээ дурлах гэснээр манай хүн ч гэсэн адилхан болж таардаг. Альберт туслахын хамтар Secret-ийн төв байранд орж ирэн манай хүнийг дооромжлон дарснаас нь угаад амтгүй юм ухайгод бол та нар олигтой мөнгө олдоггүй юм шүү. Бүтүүлэг юм аа. Өмнөх эзэн ч нохоогоо моос орох цай гэснээр хэрүүлэх ба эртэд аармаа цавалд нөхөр гарч ирээд энэ чи битгий асуудал үүсгий төвөг болоод бай. Хин хүссэн давраад байдаггүй гэсэнд намайг мэдхүн. Эднийг бүгдийг наал гэсэн би тэгэд папа Лукегийн хараанд өртсөн болохоор эднийг аллаа гэж бодоод асуудалд орно. Тэгсэн ч хамаагүй байвал устгаад өгье. Өнөр энэ залуу нээ зэрэглэх хажууд байгаа хоёр нь би зэрэглэх юм байлээ шүү. Ингээд яаж чадахгүй түүнийг харж олоод наад дарсч явах хортой гэсэн өглөө эмжиг дуудгээд гар явдаг. Сөрхөн ярины чадвар нэгээд дарсыг нугаад амттай. Тоогийн хэлсэн шиг хурц харцтай. Дарсны мөнгө. Энэ удаа дөршиг болохоор нийслээс яв. Үгүй бол аална гэтэл ок миньяга таны төлөө хичээнэгээд гарахад чи ийм дараахан байж харагдаж гисээр үлддэг. Ноёлын төлснөөр манай хоёр нийслээс гарan 7 хоногийн дараа уулзахаар болоо салдаг. Дараагийн хэсэгт аль хэдийн уулзсан байдаг ба Альберт хүмүүсийн тушаал өгөнд байр гэсэн ч хэн ч хөдөлдөггүй. Манай хүн түүнийг шалаад чамшиг мунхаг амтныг хэн даах юм гэсэн Лайсийн дүүнэрийг төвчээр барагдсан бөгөөд өнөөдөр ихэл нэг охиныг тамлаж алхаад өөхөглөө үнийг хатгаж байсныг хэлэхэд ноёл гарч ирэв. Хоорондоо муудалцаж болохгүй шүү гэж тартал өнөөх охины эд зүйлээдэг. Тэгээд түүнд бэлэг гэсээр өгсөн зүйл нь Локи даалгасан ажил буюу Альберт нь өмнөх эзний хүү биш гэсэн бичиг баримт байдаг. Түүгээрч барахгүй өмнөх эзний өгсөн шалтгааныг олохыг даалгадаг. Ингэснээр одоо ирвэрэн Лайс бичиг баримтуудыг гаргаж ирэн өмнөх эзнийг хордуулж алсныг нь хэлэхэд хин нотлох юм гэсэн Secret-ийн уушин газар болсон үйл явдал мөн Confess буюу үнийг илүүлэх чадвараар эмчийг ариулсан. Одоо түүнийг дагах хинч үлдээгүй. Гэвч өмнөх эзний хүслийг даган эцсийн боломжгээд тэдний нэгэндээ тулалт эсвэл өөрийн оронд хүн сонгосон Альберт Янсбурийн шалтгаалын уйлж байхад Пиноккио эрдгэн Альбертыг зайлуулбал 5 сая филокоор тохирчээ. Түүнийг ихэд яах гэж ирв? Би сонголт хийхгүй гэж байхаар нь Пиноккио түүнийг олон талаа мууцаад байлгүй хурдан хүнээ сонгохсонд өөрөөс нь орохгүй болохоор Когог сонгодог. Манай талаас ноёл болцсон юм байгаа гэд хармаг болиулан өөрөө гардаг. Ингээд тулаан эхлэн хамгийн түрүүнд мөсөн сумаар бууцсан ч цавччихдаг тул өдөгчдийг харах өнцгийг хаачдаг. Хэсэг толдоход тэнцүү байдагч Кого чадвараа ашиглан зогсоод сум дуучлаа гэд хутга гаргаж ирснэ. Нэг юм билгүй. Тасны толбыг жүржээ ясаар үргээр арилдаг гэсэн тоогийн тарих гацгаад гиндүүлэн дайран гараа золиосон сэлмийг нь унахад цогж авснаа сэлмийн шүрэнд арьдаг. Дайралтан чидэгцэн ноёлыг дээрээс нь завчаад сум дуулсан ч байхгүй гэж хэлээгүйгээд сумаар асан барж таардаг. Түүний бие эсэг хөлдөж эхлэхэд өвөөгийнхөө зүрх төргөө харгыг хэрэглэн ялснаар Когогийн өмнөхийг харагддаг нь сэлмийн итийг орж олгосон ч өөрөө солдороо байсан. Тэр үед анзаараагүй сэтгэлийнхаа мохот хүчтэй болохыг хүсдэг байсан. Хэрвээ өөрийнхөө төлөө тэнцсэн бол өнөөдөр өөр байх байсан болов уу? Тулаан дууснаар Гамбино асан боосын тослох баярлснаа хэлэхэд зүгээр дээ би өөрийнхөө замд болсон зүйлийг л зайлуулсан гэснээр Кого яагаад түүний хүндэлтийг ойлгодог. Бэрсэн манай хүнийг армаа загнаад илүү тутам хийгээд байлгүй. Өөрийнхөө ажлыг хий, хэцүү байвал ихтэй найд. Тэгэд үүд болсон охиныг 50 нойрсож чадхандаа гэтэл Пиноккио орж ирэхэд шон харамжаас сохор зоосч ахсахгүй. Юу гэж тэгж байдаг юм харин ч хямдхан зэлэлж хахад хойлонд нь ярих хараа түүний гарга гиснээр манад орчих хүсвэл боос олгоо юм. Нэр 16 бацаанд даатгаад нас хамаагүй хамгийн гол нь зүрх. Секер бас адилхан бидтэй. Өмнө хэлсэнчтэн орохгүй гэтэл харамсалтай юм аа. Миний мэржлийг мэд гэлөө. Скаут зэрэглэлийн шийтгэгч хин зэрэгцээ ноёлын зүрх алга болчихдог. Би планд муу идэж хэд хэдэн онцгой чадвартай. Энийг юу гэж бодож байна? Чиний зүрх. Манай хүн зүрхийг шалгасан байхгүй байсан нь Жаа чимэг нэртэй 2 удаа татгалцаад зүрхийг гаргаж ирэн 5 метрээс олдох эсвэл атгахад өгөх юм байна. Ноёлыг ирээдүйд гай олгочроос энэ чинь асан шатна. Гэхдээ сүүлийн боломж болгон Лукео гэр бүлтэй архины ёслол хийгсэн. Намайг алч. Харин чамайг алсан өчид чи Лукеогийн барьцны бүлгийн босс биш болно. Ирээдүйд цаад болох нэгний сул дорой байхад нь алвал айж багын шинжээстэй. Би хэнд ч сахирхдахгүй өөрийнхөө хаан гэсэнд
Чи ямар амар царайлдаг юм бэ? Тогсон юм гээд чадвараа буцаахад зүрхэн цохилж байдаг. Яа, айлгсан бол уучлаарай. Баяртай. Бай бай. Намайг зүрхээрээ давсан залуу оргил төрөхгүй бол өгшөөхгүй гэд гарan Альберт дээр очиход амин гомгшүүл ирэхэд чамайг амьдруулах болохоор гар үлийг чинь тастаад гахаануудаа зүг амьдруулна гэснээр зурглал өөрчлөгддөг. Тогоотонд өөрийн боолын гэрээгээ өгтөл надад үлбийсний чигээр нохоо биш чон эрэхтэй гэд гэрээг нь өгөн. Одоо чамд эрхчлөө байна. Юу гэснээ хий гэтэл чиний мөрөөлийг хажуунаас ч хармаар хамтагч болгож гиснээр гуруула болон хүний тоогоо нэхэд нэмдэг. Манай хэд чадварын тушин ойр зүрийн гоблин гоцолж байсан. Манай хоёр гэлэндээ муудалцахад хүүхдүүд байгаа штэ. Энд чи би гэж байхгүй бид л гэж байгаа. Сайн байлаа. Бид клан байгуулахад хангалттай хүчтэй болсон гэж өдөл манай хүний бие төвшин хахих тэмдэг гарч ирснээр энэ хүн ангмаа дуустдаг. Дараагийн ангиллыг манай хүн security гэнэгч Харуул Жингстэй уулзах ба гаргаж өгсөн зураг Night Range-ийг хүйс тэмдэрсэн лорд байдаг. Түүний хөлсөөр очих лугийн багийг ирэхэд хэдийнэ болцсон байдаг нь мистүүд нь өөрсдийн хүслээр ирж боцдгийг таамгийг гаргадаг. Overdesk-ийг ялаад барахгүй 2 удаа ирж ботсон тэрээр шин доод ертөнцийн 10 хаан вариант болгох боломжтой болжээ. Вариант гэдэг нь 13 дахь зэргийн 10 доортыг хэлэх ба тус бүртийн ертөнцийг мөхөөхөр хүчтэй юм байна. Void-ийг хөгөөс өөр замгүй гэж боддог байсан хүн төрөлхтний анхны ялалт нь 40 жилийн өмнөх цас дэлхний холбоо хэмээх каланы ялалт байдаг нь анх гарч ирсэн даруйдаа 3 усыг мөхөөсөн мөнгөн загас Кокютос байдаг. Гэвч бодлогүй дахин гамшиг болж магадгүй хэлэхэд ноёлын энийг төрхөн түүний анд болох Overdesk-ийг санагдуулж байдаг. Энэхүү үйл явдал нь манай хүнийг 15 өргөөс өмнө буюу 2 жилийн өмнө байдаг. Энэ хэд маань клан байгуулахаар ирсэн бөгөөд Армаког яхаа мэдгүй дэлэнд болон тоглож байтал Авра цэцүүлсаар Жингс орж ирнэ. Тэдний клан байгуулах шаардлагыг бүрэн байгаа дэж татгалцдаг. Энэ хооронд 12 дахь түвшний лордыг ганцаараа устгах Regalia кланы дэд ахмад Innocent Blade Jig Function гарч ирдэг. Буцаад манай дөрөв ирэхэд эзэнт хүний баруун хэсэгт асар их мананы явсгал үүснээс үүдэн аюултай төвшөнд өрсөн ба 1 жилийн дараа дэлбэрэн 13 дахь зэргийн лорд вариант гарч ирэх болцсохгүй тул шилдэг секрет болох Regaliaгийн төсөлмжийг аавна гэдэг. Үүнд 1 удаатай луугийн салаа, 2 удаатай Кан болон сансрын агуй, 3 удаатай элдний гэлба Lorera Goats Dinner чөтгөрийн жагсаал багцтай гэдэж өөрийн нүдээр вариантыг харсан болохоор ялна гэдэгт итгэлгүй байгаа юм. Шинээр гарч иж байгаа дэдэх нарт гарах цаггүй гэдэг. Тэгвэл одоо яах ч аргагүй юм байна гэд гараад явахт нь Кого түүнийг мөрөөдөлтөө бууж өгөх юм уу гэсэнд битгий тэнхтэд. Энэ бол бидний өндөрт гарах боломж гэсээр вариант хэдийн гамшиг таваалдагч ашигч бас бий. Жишээлбэл мөнгөн загас Кокютосыг яснаар түүний зүрхийг ашиглан цэвэр усын хязгааргүй ялгааруулан эзэнт гүрнийг тэтгсэн. Тийм болохоор секрет босдод хүнлэгддэг. Бид 6 сарын дотор Regalia олно. Бидэнд Аас зүүнээс ирсэн ялагдчихгүй ээлжиж байгаа. Домог далавчны зөөхөн. Overdesk-ийн хүү байсан ч хангалтгүй гэж байтал чи 12 дахь зэргийн лордыг яллаа гэсэн мэдийг сонсон. Бидэнд босдыг татах хүч хэрхнийг эрэхтэй болохоор санаа зовлтгүй. Би төлөвлөгөө гаргана гэд өөрийн чадварыг бие төвшөнд өргөн стратеги болсноор сэтгэлийн хурдыг өгсгөх, тулгааны байдлыг ажиллах, ирээдүйд зөвнөх төстэй таамаг гаргах гэсэн чадвартай болдог. Түүний гарч ирэх Jing Function байдаг ба нэгэнтэйгээ боловсронгүй мэдснээр нийслэлд EX гих төвшөнд 3 сикер байдаг ба чөтгөрийн чагсаалын мастер Kingslayer Hyo Eden, луугийн салааны мастер Winning Van Victor Krauser, Innocent Blade Jig Function байдаг юм байна. Тэгэд өөрийг чинь Гамбинаг суурьс нэг цуу яриаг сонсон гэж тойруулан орж ирэх түүнийг өөрийн багтаа нэгтгэх гэснийг нь ойлгон татгалзав. Би хэний ч дор орохгүй гээд арга ашиглан намайг захирах нэгэн шилдэг байх хэрэгтэй. Энэ усад 3X байдаг ч Виктор хүчрсэн бол Ят 2-ын хэн хүчтэй юм гэсээр энэ хоёр толдвол хин нэг нь хүн гэдгийг мэдж байгаа болохоор өөрийгөө хамгаалан авч байгаа. Нойлыг явахад нэг нөхөр гарч ирэх нийслэлийн 2 дордог нөхөр нь гэсэн нь түүнийс цол бөгөөд сонсож байсан. Эднийг гаалахаас өмнө Эрдэнэ кланаа байгуулъя гэдэг. Армал ишэдэ зөв хойдогны зориулсан бэлтгэл хийж байсан ч хождоод байжуудал Афориа гэх түүний сэмпай гарч ирэн өөрийгөө болон хүмүүсийг танилцуулдаг нь Жадчин Кайм, дуулах шийдтэн Вакулав, Ахмад Леон байдаг. Тэгснээр хүүе яана энэгээр нойлж тоол гэдэг мэдээлэл мод нөхөр хамтрагч идрээ зараад яваад байна гэсэн Арма өө яана тийм үү гэдээ яриултал саяхнаас дахин багтаа олсон гэлээ. Өөр шиг олиггүй юмнууд байгаа даа гэсэн алхагч нь гарч ирэн түүнийг болиулан хоол идэхээр явдаг. Оройн басан манай хүн логтой болсон бие төвчний багийн жагсаалтыг харж байгаад шийдлээ гэснээр энэ өдөр шилжих ба аргил 7 мөрөнд цалтай гэр бүл шиг баг байдаг. Манай хүн ямар ч үнээр хамаагүй шилгэн болно гэснээр энэ хүн маа дуустдаг. Дараагийн ангиллаж хорон байгаа хягуутай уулзсан. Ингэснээр түүний хэрэг хүчтэй мөн яагаад түүнийг багтаан илтгэхийг хүсэж байгааг мэдхнэ. Тэрээр гоцавьяасан сигримээ дуудагдаж байсан нь хослох хэсгүй тулаан. Үйлдвэрийн ажлуудыг нэгтснээр хүүхдийн цэргүүдийг удирдан ямар ч хэцүү нөхцөл тайван угаалгаар тултан богино хугацаанд өндөрлөх төрсөн ч нэг л өдөр сигэр байгаа болон хүүхдийн бүтээлч болон амьдардагч нэг үйл явдлаас болж түүний хувьд төлөн оронгоороо хэрэгжээ. Нойл түүнийг гаргах олоороо байгаа гэд эхнээс нь нэг цэрэг дуудан цай илгүүлж авснаа. Ямар ч хүнд сул тал байдаг юм гээд би чамайг заавал өөрийн дараах олно гэд явдаг.
Өмнөх ангийн нөхцөлд гол байгаа болсон тэрээр цаг алдгүй бие түвшний зэргийн секретийн шин газарт орох ба түүнийг их л таагаа өгдөж авдаг. Хүү гарвал Бруно, охин гарвал Качо. Хэрвээ чи надтай толбомоор байгаа бол бүхний дэмжин тавих хэрэгтэй болно гэж сүрдүүлэн заалны голоор хэмнийг босс шиг алхдаг. Манай эдийг хоол идээ сууж байхад гол байж ирэх ба шууд ажилдаа орон өөрийн муу нэр хүндийг эльфтэй дөрвөлүүлэн өглөөгөө чиглүүлэхэд тэсгэл алтан манай хүнд гар өргөдөл Кого түүний урдуур орон өмөрч байтал Леон гарч ирбөөгүй юу? Танаа хүн над руу халтыг завдсан гэтэл шууд уушдаг байдаг. Нойл юм чинь юу гээл за зүгээр дээ гэхвэ дээ. Нохоо хүртэл сайн сороход хүнүр дайрдаггүй ингэж хорон үгээр түүнийг өдөхөд зөв сайн сайхны төлөө зогсдог түүний хувьд энэ байж болохгүй зүйл тул уушлахгүйхийг шаардахад үүн дээр нь ажиллан чи өөрийнхөө зөв гэж оцдог. Бусдад үзэл болон тулгадаг амтэн гэснээр тисхэвэн гарч явдаг. Ойр зөөрийн бүхэн түүнийг харж байхад нөгөө хоёр нь хэтрүүлчлээ гэсэн төлөвлөгөөгөө хэлэхэд ямар сэжийн бацсан бэ гэлгүй яах вэ? Энэ хооронд хоёр янагч маань хин вариантад болдог тулааныг алах бай гэсэн дээр мөрий тавих ба Мариням лээд ингэсэн бол Жинксийн салгаж байгаа нь нойлч доолаа. Үүнийг сонсноо наа чин кланч байгуул чадаагүй үсттэй эмэхэд би ялвал чи яс ортгонтой байдал суралц. Чамайг ялвал Жинкс гэр бүлийн тэргүүний суулыг ав. Одлгүй Каймруу дүр шилжих бөгөөд Леон болон тэрээр багаасаа найзсан найзууд байдаг. Леон хэдий хүчтэй ч хүчрхийлэлээр шийдэхд оргод бол бусдад зодуулсан чамаагүй зөв сайн сайхны урд гар зогсоход мань хүн арыг нь дадаг гэжээ. Энэ байдланд амжирн явсаар манай хоёр секрет басан байдаг. Толооны үеэр найз нь уулгаар садулж байхад дайралтай хийгээд чи битүүл яах юм гэж зөрүүлэх түүнийг надад идэг гэснээр сүүлийн дайралтай хийн устгасан ч 7 зэргийн амьтад байна уугүй хамаагүй найзаагаа гэсээр л ирэх нэг. Түүний энэхүү байдлаас үүдэн Twilight Green эмэх баян нэр нь Tankyo Kishida хүртэл босныг дурддаг. Леон өөрийгөө яагаад эртээ дуурсныг гайхахад түүнийг хатаарсан баг. Хэдүүлээ тэр өндөд хүчний бие зэргийн уушин газар орох гэж хэдэн жил боллоо гэхэд нойлжтэй л хүчтэй хичээл зүтгэлтэй ч арга барил нь таалагдгүй гэж байтал хэд оногоос Сигрийн бүлгмээс клан байгуулах цаг ирсэн ба эртэл уушин газарт ярих гэж байсан ч чадаагүй гэдгээ хэлснээр би чамайг даах болохоор кланаа нээх үгийг өөрөө шийдгэснээр маргааш болж очин улсад материал бүрэн байгаа гэж татгалцсан айлан учир явдлыг тайлбарладаг. Хэрвээ та нар үнэхээр клан байгуулмаар байсан бол өмнө нэр хүндтэй өсөд яагаад байгуулаагүй юм? Та нарт секретүүд байх шунал дутаад нэгдэл энэ цахаа чи юу юм гэж асуугаад бид нар хэлээгүй. Хин нэгний тохиорхол байх. Энэ өрөөд ярьслах дуслаа гэсэнд Леон бидэнд боломж өгөөж гэсэнд энэ бол ихний бөгөөд сүүлийн шалгалт. Та нар бидний даалгаварт амьдаа түвшний гаргадаг босох ёстой. Гэхдээ энэ шалгалтанд өрсөлдөж байгаа гэснээр хэрвээ эзэн манай хүн орж ирэн шалгалтын төрмийг танилцуулдаг. Дөрвөж 8 түвшний данталионыг ялах ба энэхүү сарамчны хүний бодлыг уншдаг харгас эрсдгийг бөгөөд сүүлд тулсан секретийн 11 тамлж байж хөнөөсөн юм байна. Сая дурсамжчлан төрүүлж яасна гэсэн болохоор эсрэгдлийн хүмүүстэйгээ өрсөлдөж байгаа гэж алхахыг хориглоо. Ухаан алдсан үед дайрахгүй байх. Хүлж архилаа гэхэд араатангаас хол байхыг заалтанд оруулсан бол Нойл дөрөв нэм эдийн багийн эльф над руу дайрсан болохоор шалгалт болох өдөр болтол нэгэндээ хаалдахгүй. Мөн 2 өдрийн өмнө бүгдээрээ цуглан гэсэн заалтыг нэмдэг. 2 багтаа гэрээ хийх ба ялсан баг нь кланыг байгуулах бол ялагдсан баг нь тарах ёстой. Үүнээс гадна дахин баг болох юм бол секрет байх эрхийг нь хасах юм байна. Леон бүхчээр толготол амжилт гэсэн бол миний сүлд олж авсан чадвараар таны ялагдсан төр харагдаж байна гэснээр тэгэхэд манайд хоол гаргаад ирээд идээ суучдаг. Үүнийг нарсан Леон гайхан чамд урам угарч байна гэсэнд өсөж байгаа юм чи яалтай лээ. Та төрүүлээд ихэл гэснээр энэ ид маа цуглан факулав гараа өргөө. Хэд хоногийн өмнө Нойл над дээр ирэн та нараас оруулах гэж оролцсон ч би зөвшөөрөөгүй гэтэл Леоноос босд нь адилхан зүйл хийсэн болж таардаг. Одлого тулаан эхлээд Jinx түүний кланы нэр ашиглаж арай байна гэж зэмлэн ялах уу гэж асуухад асуудалгүй гэснээр Arma Kogo-ыг явахгүй мө гэсэн тэд бүчтэй болохоор хүлээх хэрэгтэй. Леон бол гайхалтай өдөртөгчдүүд үгүй бодтойгоо ажиллаудаар скилээ ашиглах явьяастай. Гэхдээ баттай зөв сонголт хийх гэж болоордг нь түүнийг доош нь татдаг болохыг хэлэн санаа зовлтгүй бид яална. Яагаад гэвэл тэр иш Леон орох болно гэснээр хэд хоног руу болцсон. Авиасын нэгний хажуу чирэгдэх зүг байгаа зү. Тийм болохоор орж өөрийнхөө ихчлэг ав гэсэнд хэдий түүнийг гүйцэхгүй байсан ч ахын хуваар тулгуур нь болно гэд гарахад чи орохгүй бол Леон орно гэдэг. Энэ оронд гол тулаан эхлээд цаг болсон хэдий ч бодлон оншилт байгаа учраас ахиж сэхэл муу байдаг. Ямар скил дайлтаас болтон чулуу шилгээд Оферио ногцонд бол Леон ухрахыг тушаа хамгаалан гэрэл засварлан цогцсноо. Эльфиг гэмжсэн ч ном татах боломжгүй болж боломж хаагцснаа. Кайн төлөвлөгөөр Леоны хамгийн хүчтэй чадвар болох Сферийн Блейдийг ашиглан би өгөөж болно гэсэнд түүний гэмтэх тул зөвшөөрдөггүй. Чи санаж байгаа үстэй би түүнийг хийж чадсан. Надад итэг. Үгүй болохгүй нөхцөл байдалтай. Бидэнд байгаа ганц боломж нь Blue Beyond-тай нийлэн кэнийгч золиос болохгүй амьд үлдэх. Өөрөөр хэлбэл багаа тараа. Үүнийг сонсон эцэд Нойлын ярьсан. Чи орохгүй Леон орох болно гэсэн санаанд ордог ба Кайн сэтгэлхөдлөлтөд бүрэн захирагдан чи бидэнд биш Нойл штол нийтэх юм уу хэмэхэд тийм гэсэн. Түүний зүв байж муу оровч гээд түүнийг өгөхгүй хэмжээнд худгалдаг нь
Баг байхасаа түүний хүчинд татаархсан ч ахын хуваар, найзын хуваар, хамтрагчийн хуваар түүнийг даган нэг нэгэндээ итгэдэг гэж боддог байсан Торон онон чиний төлөө амиач айлахгүй байсан гэд бүрэн унтахад өөрийн ирэхгүй эрхчлөөтэй болон барина гэж хэлэхэд сарамгчин гарч ирэхийн зэрэгцээ Нойл гарч ирэн өөрийгөө танилцуулдаг. Миний шинэ тоглоом Нойл гэж баярлахад би чиний тоглоом биш өхлийн тоглоом хийгээд эхэлдэг. Бэлгэлээсэд маань бодлын ярилцаа гэдэг чадварыг ашиглан бодтойгоо ажил хурдаар дайр хаас сурчээ. Үүндээ нэмэн Нойлын зэрэг тооцоолон бодох нь толгойг нь өвдгснээр өөрийн нүдэд тасн тултгаар болоход арма чадвараа ашиглан толгойг нь тасцдаг. Ингээд яснаар Кого бие төвшнөөснээр Кай мэрх ба Нойл өөрийн төлөвөө гэлчилдэг. Бүлгмийг хатхан өсөлтөө бий болгох, өөрийн скилний давуу тал Данталионыг сонгох, хурам цахаа гэсэн заандан авах. Энэ байдалд хүргэсэн дан ганц би биш, таны гэсэн нөлөө байгаа. Багийн нэрийг харахад ганцхан хүн дээр суурилсан аан завтай баг байсан болохоор жоохон дулаг зүгснээр та нарт харж байгаа ч ирээдүйд ч гэсэн адилхан байх байсан. Хамтрагчид чинь биш чи юу авсан. Толсон үедээ багт итгээгүй чиний буруу гэснээр уралдаанч дуусан клан байгуулах хэрэг авах ба нөгөө тал нь тарт. Ингэснээр мэдээнүүд цацагдан бүхэл хүний анхаарлыг татахад Аферио нутаг ботсон бол Факула өөр багт ордог. Саний болсон процессыг хураангуй хийгээд ярих ба би заавал Яныг өөрийн багт аав. Чамаагчсан орлох болно гэж яваад өгдөг. Энэ орон сэтгэл готрол авсан Кайм архивах ба үүнийг харж болсон бартендер ах түүнийг өөрийгөө болон Яныг тавьж явуулах хэрэгтэй. Ян ч гэсэн адилхан мэдрэмжж байгаа. Үүнийг чийлж чадна. Дүүшгийн ангиндаг үстэй гэснээр энэ хооронд Ян татаархан явдаг Гейдэн түүнийг дээрлэн хүч хэрлэн доромжилж байхад Нойл орж ирээ. Хинтээ яарч хэсэд байгаа юм гэсэнд хамрыг нь тастаа. Дахиж даваад үзээрэй. Хэрэг тэгвэл гэр бүл хамтрагчид чинь чам шиг болно гэснээр уушлалгүй цогцдог. Тэгээд Нойл түн дээр очион бизнес яриа байна. Манай багт оролтыг дахиж болно гэтэл чамаас олж ийм байдалд хүрсэн тоглоод байна уу гэхэд чиний авьяас чадвараас болон хизээний өдөр болторхол байсан. Өдийг үл чамайг дэмжирсэн хүмүүс их хичээл зүтгэлийг үнэлэн өөрсдийн нэр хүндийг үрж иргэдүүд тулсагдах нэр хүндийг авч яваа гэхэд чи юуны тулд секер болсон юм гэхэд би шилдэг секерийг тийм мэдрүүлэхийн тулд гэснээр Яоныг идэх ба. Энэ хооронд Нойлыг үнэхээр заваа үзэх юм а гэсэнд үүний ачаар өөрийн багийг хүчтэй болгож байгаа. Би тэдэнд шинэ даалгавар өгсөн нь эсвэр өвчний үхэгсний захирагч Чонон хаан Гар. Манай эдэг явхад хүмүүс муугар хэлэх ба Нойлын хувьд тоох зүйл биш л байлгүй яах вэ? Каймгэнт гарч ирэн Нойл руу дайрах бөгөөд Яон түүнийг завхаас өмнө нэмсгэсэн нь түүний нэр хүнд болон хүч чадал багахлыг толгой болон ахын хуваар амжилт өгсөн үтгэхэд Яоныг эргэж харах гэтэл битгий эргэж хар. Ах чинь нэр өшиг өдөж байна гэснээр өнгөснөө алдаа хүртэн гэрээ рүү алхах явдаг. За манай эдээ 20 саяар боловсон кланы байр бөгөөд өмнө цаазын газар байгаа зогсохгүй амьдарсан хүмүүс золгийн хөвдөл тохиолддог газар. Өгсдийг өдөө эксосизм байгаа цагт надтай адил мөн доогоор зөвчний сүнс амьд өгөх асуудал биш гэдэг. Тэгэд өөрсдийн бэлэг тэмдэг болсон далавчин могоо зүйлдэг өгөх нь сайн болон муу гэрэл болон харах үе гэсэн хоёр зүйлийг холбоон дээш гарах утга учиртай тул өөрсдийн нэрийг шуурхан далавчт могоо Wild Tempest хэмээн нэрийджээ. Чонтойг туллаан гэдгийг гисэн ба албатуудаа гаргаж ирж манай эдийн хүчийг солирлон дуусахаар төлөвлөжээ. Яаж тулцсан дуусахгүй мэд гарч ирэх албатуудаас болон бэрхшээлийн план аргаан баран агуй цонход чоноор ирэх ба Нойл 143 секунд тавиад ялагдсан хүлээн зөвшөөрье. Бидний гэдгийн оронд хилцээрийгээ шүршигч гэж цацсан нь Blood Poison буюу армагийн цаар исэн өнгө нүргийн хор байдаг. Иймхэн хор намайг хідээж өөх шахуу болтол цусыг нь үлэн өөрсдийн яс бэрхлээрээ туг дахин өгөөш болон агуй хаасаг хор байлууснаар шилийн хүчээ зараа мөн хорн өртсөн чон албатуудад дуудаж чадахгүй болсон ба өгтөө хөтөл гайхалтай гэсээр өгөхөд цагаа харахад 143 секунд. Өөрийн өдөр бистиг ялсныг гарлаа. Үүнээс хойш та нарын нэр хүнд олон өсөх байх гэсэн энэ бол ертөд өнгөж эхлэл. Бид хагас жишийн дотор регалий олно. Өөр дэсинхүү Нойлжтэй болно. Би шилдэг секер болно. Үүнийг санаж яв гэсээр өөрийн багтаа явах энэхүү төрхөн түүний хөвөг санагдуулдаг. Хамгийн сул дараа чадвартай яаж шилдэг секер болох вэ гэж ойлгомжтой эстэй шилдэгүүдийг удирдах. За энэ үрээд аниме дуусаж байна. Таалагдсан гэж найдаж байна. Өшөө олон сонирхолтой аниме үзэх бол видеонд лайк даран subscribe-ийн чанелдээ нэгдээрээ нэр энэ харагдах Instagram-ыг дагаараа хизээний өдөр Q&A хийх болохоор дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.